сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөг Тэнгэр радио Бобохос 82.9. Сайн байцгаана уу үзэгч сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Гайхтал ав нүрээтэй бүх нэвтрүүлэг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрөөс эхэлж одоо өрөөтэй явж байгаа гайхтал авна гэдэг. За тэгээ өнөөдрийн эфирц хөтлөгч Туул Эма Аги наривлагчаар дээг та бүхэнтэй хамттай байна. Шинэ мэдээлэл одоо дэлхийн ертөнцид гарсан салбар бүрийн онцлог сонин мэдээллийг та бүхэндээ хуваалцдаг бүх нэвтрүүлгийн шинэ дугаарыг тогтоо сонсороо гэж хүсэх байна. Хоёртой энэ өдрийн мэндийг хүргье. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хоёроо сонсогчдоо өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Тэгэхээр өнөөдөр бол нэх гоё тийм халуун, шинхэн, гайхалтай гоё кофе шиг амттай мэдээллүүдийг хүргэнэ гэж. За эхлээд хинээс нь эхлэх үү? Туулагаас эхлэх. Надаас уу. Туулаа гинэ. Агаагаас эхлэх юм уу? За миний мэдээллээс очоо тийм. Тэгээ нөгөө халуун кофе энтер гэдгсэн учраас минийх нөгөө нэг бас тий. Энийг түрэл эхэллээ шүү. Уучлаарай тэгээд нөгөө түлэгддэг биш юм байгаа юм дахиад. Гэхдээ Starbucks-ыг ахаад л одоо нух гадаг. Ямар өөр нэг юмны хэлбэр төрсөн өөрчлөгдөх үү? Өнөөдөр тийм биш байгаа. За тэгэхээр дэлхийн нийтэд ерөнхийдөө минийх энэ кофений шинэ төрөл зүйлтэй холбоотой мэдээлэл бол байгаа. Тэр дундаа гахаан махан одоо латте гэж гарсан юм байна л да. Ямар муухай юм бэ? Тий нэг ийм сонин Яста поох байна. зүйл байгаа юм байна. Тэгээд энэ гахаан махтай л одоо кофе уух болж юм л доо. За энэ хаана яаж үүсв? Яагаад ийм одоо шинэ төрөл зүйл гаргаж ирвэ гэдэг талаарх мэдээлэл бол байгаа. Энэ болохоор сүүлийн 2 жилийн хугацаанд ерөнхийдөө дэлхийн нийтэд кофений дайн гэж нэг юм гараад байгаа юм байна. За энэ кофений дайн нь болохоор ийм креатив бүтээлч байдлын дайн юм байна л да. Шинэ төрөл зүйл нэмэх одоо юу гаргаж ямар орц, ямар одоо найрлагтай, ямар бүтээгдэхүүнийг гаргах вэ гэдэг л ийм дайн юм байна. За энэ дамаа энэ хятадын зах зээл дээрх өрсөлдөөн юм байгаа юм байна. За тэгээ ерөнхийдөө бүтээлч байдал нь туйлдаа хүрсний шинж тэмдэг бол энэ гахаа махан лател болж таарч байгаа юм байна. Муухай юм бэ? Туулаад тэр зургийг хардаа. Тийм. Бичлэг нь. Ерөнхийдөө дотор нь мах өвөд байгаа байхгүй юу? Тийм ерөнхийдөө гахаа мах юм байна. Тэгээд альва нэгэн ийм бүтээлч байдал жоохон хэрээсээ хитрхээрээ янз бүрийн буруу зүрүү зүйлүүдийг л гаргаж ирж байгаа юм байна л да. Гэхдээ би тэгж бодсон огт хийхгүй байснаас хийгээд үзээд алдах нь бас дээр ч юм уу. Тэгээ нөгөө энэ зах зээл нь өөрөө хүмүүсийн хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй л нэг юм шин орцсон юм байна. Тэгээ яг хөө энэ гахаа махан бол нэх яваагүй юм байл л дээ. Гахаа махан л дээ. Угаасаа явахгүй шинжтэй харагдчих. Тий. Тэгсэн энэ ерөнхийдөө зах зээлийн гол тоглогч одоогоор дэлхийд болохоор энэ Luckin Coffee гэх компани байгаа юм байна. Энэ болохоор яагаад хамгийн том гэхээр энэ жилд гэхэд 6,000 шинэ салбараа бол нээгээд за 119 төрлийн шинэ бүтээгдэхүүн буюу кофений төрөл зүйлийг гаргасан юм байна л да. За тэгээд энэ компани хамгийн анх бол энэ Luckin Coffee гэх компани болохоор гахаа махан латте гэдэг зүйлийг бол гаргасан юм байна. За энэ мөн одоо энэ Coty Coffee гэдэг ийм бас компани байна. За энэ компани болохоор ийм усан үзэмтэй кофе, за өргөст хэмхтэй кофе, за мөн одоо гахаа махан латте зэргийг бас араас нь ингэж бүтээлч байдлынхаа одоо үр дүнд гаргасан юм байна л да. Гахаа махан. Тэр ингээ харахад нөгөө хатаасан жимс гэдэг шиг те хатцсан мах юм биш үү? Боловсрцсан. Гэхдээ яг нэг гахаа махыг ингээд нэг юм 100 маягаар дээр нь тавьж өгч байгаа юм байлээ л да. Яг энэ орцонд бүр ингээ хийж хутгахаар бол одоо нэг муухай юм болох байна. Яг бид гурав шиг ингээл тойрд сууж байгаа л нэг юм креатив баг нь тэ маркетингийн баг нь л нэг ийм сонин зүйл боловсруулалт юм шиг байгаа. За нөхдүүдээ одоо юу хийх вэ, юу гаргах вэ гингүүтэл тэндээс усан үзэмтэй гаргаж үзье, өргөцт хэмэгтэй гаргаж үзье. Яагаад бас тэ гахаа мах байж болохгүй гэж гээл бас нэг бодоол түүнийгээ зах зээлд ингээд шин төрөл менюн дээр оруулж өгсөн юм шиг байгаа. За тэгээ хятадын зах зээл бол угаасаа томоо тэ хятадд бол энэ бүтээлч байдлыг одоо нэгсдэг хятадын зах зээл дээр солиоруулж байгаа юм байна л да. За тэгээ энэ том компаниуд нэгэсэндээ Starbucks руу яагаад орох чинь гэхээр Starbucks компани үнийн дүн 3.1 хүртэл нь бууруулсан юм байна. Одоо саяны 2 дурддаг компани 9.9 юан буюу манайхаар нэг 5
5,000 гаруй төгрөг болтол нь одоо кофего бууруулчих. Үнийг буруулсан байгаа шүү дээ. Үнийг буруулсан. Тэгээ энэ Starbucks компани яг үндсэн хятад дээр зардаг кофений 3.1 дээр нь авч үнийг буулгацсан. За тэгээд энэ үнийн өрсөлдөө явж хагаад одоо болохоор бүтээлч байдлын өрсөлдөөн явж байгаа юм байна. За одоо болохоор амт найрлага дээр өрсөлдөөн шилжсэн нь одоо хэрэглэгчдийн сонирхлыг илүү татж байгаа юм байна. Одоо үнийг унгаацсан одоо шинэ төрөл зүйл буюу менюн дээр нь л анхаарлыг төвлөрүүлж байгаа юм байна л. За тэгээд ерөнхийдөө энгийн кофе биш харин өдөр тутмын ийм шинэ тренд мэд одоо худалдаа авч нар хүлээдэг болчих. Тэнгүүд нөхдүүд яаж юм гэхээр шинэ юу нэмэх вэ? Одоо шинэ ямар бүтээгдэхүүн гаргах вэ? Гэхдээ бид нар ч одоо шинэ нэвтрүүлэг юу хийх вэ гэдэг шиг л ингээ өдөр болгон ингээд ийм бүтээлч байдлын дайн болоод за тэгээ Starbucks бас энэ өрсөлдөөнөөс мэдээж яаж дутахгүй ингээд хятадын зах зээлд зориулаад 78 шинэ төрлийн кофег менюн дээр оруулж өгч. За 78. Бид нар чи одоо ингээд бодоход кофе шопод баг нэг 4 төрлөл байгаад байгаа сте дийлэнхт нь тийм. Американо, латте, эспрессо, капучино гэл тийм. Тэгсэн чинь 78 ийм шинэ төрлийн меню гаргаад ирсэн. Starbucks юу юутай байх юм бэ ч тоо. За тэгээ ингээд энэ Starbucks юу болсон бэ гэсэн сая хятадын цагаан сарын одоо үеэр тусгай ийм спешиал меню гаргаад нөгөөтгөн дээр энэ Cote Coffee гэх компани брендинг гаргасан нөгөө гахаан махан латтег туршаад үзчихэж. Америкууд уу? Тий, Starbucks-чууд хятадд гахаан махан латтег ингээд туршиж үзээд за тэгсэн чинь түүнээсээ хойшоо ерөөхдөө санал болгоогүй юм байна. Одоо энэ Starbucks нэг гахаан махыг латте гаргаж үзээл тэгэл дахиж одоо гаргаагүй юм байна л да. Ер нь дэм юм шиг байна гэсэн юм болов. Ядаж шар тостой кофе гаргахгүй тийм. Яг энийг хизээ хэлэх үлгээ би бодоо суужсэн баг. Гэтэ чамд амсуулсан шүү дээ. Ямар байсан? Муухай байсан. Шар тостой кофе. Тэгээ дээрэс нь нэг бан шийдэж болоо. Ер нь болоо хоохоо өндөр шүү. Гэхдээ энэ юу яачлаа вэ? За тэгсэн Starbucks компани хятадд одоо нөгөө гахаан махан латтегээ яасан байх нь вэ? Хийцэн байх. Гаргасан байх нэ энэ компаниг дөөрөгаад. Тэгсэн яг уу хятадын худалдаа авч нар гахаан махан латтег бол нэг сүртэй хэрэглээгүй юм байна. Тэнгүүд нөхдүүд за энэ буруу юм санаа байж гээд менюн дээрээсээ аваад тэгээ дахиж бол гаргаагүй юм байна. Гэхдээ кофений энэ дэлхийн кофений дайн гэдэг байгаа энэ зүйл маань өрсөлдөөн бол ийм хоёр талтай байгаа юм байна л да. Нэг нь бол үнэхээр ингээ бүтээлч байдал нь бол зөв. Гэхдээ эргээгээд энэ хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл дээр одоо гаццсан юм байна. Тийм учраас одоо компаниуд илүү органик химиг бас нөгөө хуучин кофе гэдгийг кофегоор нь л гаргахыг бас зорж байгаа юм байна л да. Тэгээ худалдан авагч нар бас хоёр талд гарчиж. Яасан гэхээр ийм шин зүйлийг хүлээдэг нэг хэсэг байна. Одоо гахаа махан латтеч гэдэг нь юу ч байсан. Тий, харин залуучууд гэж байгаа. Залуучууд нь ингээ илүү хүсэж байгаа. Нөгөө тал дээр нь болохоор нөгөө худалдаа авагч нар нь илүү яг нөгөө органик буюу яг л ийм ориг амтаар нь эрүүл бүтээгдэхүүнийг нь буюу кофе хүсэж байгаа. Нөгөө хэд нь бол тий. Тэгсэн нөгөө хэд нь бол одоо хамаагүй тий. Нэг шарт тос юм гэж. Тий. Нөгөө хэд нь болохоор хамаагүй зүгээр ийм шин юу гаргахын бүр ингээ хувцсны шин брэнд тренд гэдэг шиг хүлээдэг болчих. Тэгээ кофений тренд буюу энэ бүтээлч байдлын тренд гэдэг зүйлийг бол илүүтэйг судалгааг нь харсаж нь залуучууд энэ мэд ч одоо гахаа махтай юу өгөрцөйтэй вэ нэ усан үзэмтэй вэ нэ ингээд хүлээдэг болсон юм байна л да. За тэгээд одоогор бол яг тренд болж байгаа кофений төрлүүд нь гэсэн чинь энэ маскарпоне бислагтай латте гэж байна. Бяслагтай наа ч гой сонсогдож байна. Бяслагтай латте гэхээр бас надад айгүй дайггүй санагдсан. Дайггүй санагдсан. Залуучууд нь яг одоо бас хятадын том зах зээл дээр хятадын залуучууд юу авч ийн гэсэн чинь энэ маскарпоне гэдэг одоо бяслагтай латтег за жасмин цэцгийн цай гэж хэлэх гээд байгаа юм. Кофе. Жасмин цэцгийн ханцтай кофег бас илүү тренд болж байгаа юм байна. За мөн пистачио гэдэг кремтэй холимог кофе бас. Ямар юм бэ? Энэ пистачио гэнэ. Яна. Тийм. Яна яг мөн үү? Дээгэр нь биш шүү те. Пистачио гэдэг ийм кремтэй холимог кофе, ийм 3 төрлийн кофе бол маш их ийм одоо эрэлттэй тренд болж байгаа юм байна. Тэгсэн энэ маскарпоне гэдэг энэ бяцлаг нь болохоор Италийн тэр Ломбарди гэдэг бүс нутгаас гаралтай ийм зөөлөн бяцлаг юм байна. За тэгээ энэний
жоохон юу гэдэг юм бэ? Эрүүл мэндэ боддог илүү органик юм хэрэгэлдэг хүмүүст бол таарахгүй юм байл. Энэ бяцлах нь болохоор калори маш өндөртэй юм. Маш өндөр калоритой. Тэгэхээр нөгөө таргалуулах магадлал өндөртэй. Юу ч тоодгүй залуучуудад бол энэ нь илүү их тренд болоод үүнийг илүү их авч ууж байгаа. Гэтэ надад бяцлагтай кофе гэр маш гоё санагдсан. Гоё зөөлөн нэг тослог амт яг л тэгж мэдрэгдээд байна тийм. Мэдрэгдэж байна. Тэгээ эн чинь нөгөө юу штэ. Бяцлагтай байх юм бол нөгөө илүү тижээлэг нөгөө нэг ингээд цадах мэдрэмж аваа. Кофе уусны дараа угаасаа яг тэгдэг байхгүй. Нэг өлсөх мэдрэмж алга болоод тэгээ илүү нөгөө ирч хүч өгөөд ингээ яваад идэг. Хэдэн цагаар 6 цагийн дараа кофе чинь үйлчилгээгээ юу барьдаг гэж 6 цаг барьдаг гэж бодоод байна тий. Тэгэхээр 6 цаг сайхан затгалан л явна гэсэн үг. Тэгээ бяцлагтай кофе уучих юм бол бүр илүү затгалаа явах нь байна. Энд сууж байгаа 3 хүмүүс гуруула кофе уудаг. Бүгдээрээ өрөөнд сууж байгаа юм чинь нэг анзаардаг. Гэхдээ энэ дотроос туулын хувьд кофег нилээ мэддэг гэдэг юм уу? Юу гэдэг юм бэ? Гүнзгийрүүлж уудаг нь туул гэж бодоод байгаа. Тий. Намайг кофе уухаар чи юу гэдэг вүлээ? Заваа юм уу тийм үү? Наадах чи кофе биш гээл тэгээд идэг штэ. Тийм ээ. Гэхдээ энэ кофе бишгүүдээ гол нь биш бах уу? Хүн болгоны сонголт ондоо өөр штэ. Тэгэхээр зүгээр яг нөгөө сүүлийн үеийн кофений манай монголчуудын хэрэглээ айгүй өндөр болсон. Тэгээ кофег янз янзаар хэрэгэлдэг болсон. Тэгээд кофений мэдлэг тэр тусмаа ихтэй болсон. Анх би кофений мэдлэгийг бол яг өөрөө бүр заалгаж байсан. Арабика сорт, ийм сортууд байдаг шүү. Тэгээд энэ сортуудыг ийм хууралтаасаа байдаг. Одоо бид нөгөө нэг ингээд хоол хуурахтаа хууралтаасаа гэсэн чи би сая юу гэж бодсон гэж. Нөө хуурж байгаа юм шиг. Энэ худлаа үнэн гэж юм. Яагаад тийм бодогдоо? Хуурдаг байхгүй юу? Яа хардаа ингээд хуурна гэж жоохон хуурчих. Хуурчих уу гэд яагаад тийм толгойд орж ирээ. Тийм хууралтаасаа болоод амтууд нь өөр болдгоо гэд ингээд. За одоо би хичээл нэ ерөөсөн. За тэгээд миний мэдээлэл бол одоо ийм байлаа. Тэгээд монголчууд бидний мэдхээр бол ингээл американо латте, капучино гэж байгаа бол цаад хятадын том зах зээл дээр бол одоо ийм шин төрөл зүйлийн менюний бүтээлч байдлын бүүм буюу ийм дайн болж байна. За түрний нэг нь хамгийн хачирхалтай нь бол одоо энэ порк буюу кахан махан латте гэдэг зүйл бол дэлхийн нийтэд үнэхээр зүудэнд нь чороогүй юм болсон юм байна. За похор нэг юм кахан махал дээ юм шүү тэрийн тий. Кахан махтай кофе үнэхээр таалагдах. Одоо яг бид нар ч нөгөө кофе уухтаа хажуугаар нэг юм кек мек авдаг шүү. Тэрний оронд л гахан махаа идчихэд л кофегоо уун, эсвэл кофегоо уучаад гахан махаа идэж болно те. Дотор нь хөшгөлөө хийсэн шүү дээ. Дээр нэг ийм шор тавиад ингээд тавьсан байгаад байгаа. Гэтэ кофенд ингээд дүрж байгаа юм шиг. Гэсээ тэр хөөс мөсийн гахан махаараа ингэж тойруулаад авч харагдаад байгаа шиг. Энэ яг надад ийм санагдаж байна. Нөгөө хятадын уламжлал гэх юм уу юу гэх уламжлал биш ээ. Ер нь хятадуудын нөгөө их иддэг махан гахаа дахианы махан гэдэг штэ. Хонь үхрийг бид нар шиг ингэж их иддэг. Тэгээд тэд нар өөрсдөө нөгөө яг ийм шорондоо ингээд шорлоод ингээд махнуудаа зардсан билээ. Тэр шорлсон нь ийм махнууд байдаг. Тэгээд тэрийгээ өөрийнхөө үндсэн нөгөө кофен дээрээ ингээд тавьчихад тэр хүмүүст их гоё аа. Магадгүй хоолныхын соёлд уйлдуулаад зөвхөн хятадын зах зээл дээр гаргасан юм байна шүү дээ. Тэгэхээр манай кофе шоп эрхлэгчнэр тийм ээ яагаад ийм үхрийн махан шорд хоньны махтай хоньны толгойтой кофе за боли. Тэгтээ яг гоё ийм санаанууд авах юм бол тийм хятадын тэр жишээ нь Starbucks бол 78 нэр төрлийн одоо кофений төрлийг менюг гаргацсан байна. Тэгэхээр кофе шоп одоо эрхэлдэг хүмүүс маань тэр гоё менюнээс нь бас санаа авч болох юм байл л дээ. Эндээс шал өөр шүү заяа. Сая би тийм кофетэй холбоотой толгоор ороод ирлээ. Starbucks гээ ярьсан чинь нөгөө нэг сүүлийн үед нөгөө тарифын дайн болоод байгаа шүү дээ. Тариф ингээд тогтооцоо Donald Trump тэгсэн чинь нөгөө улс орнууд тарифын эсрэг нөгөө дайнд ингээд нөгөө эсэргүүцлээ илэрхийлээд тэгээ Starbucks-ийн нэрийг өөрчлөөд жишээд Мексикод бол Мексикано болгоод Starbucks-ыг бишээ Starbucks гэж бишээ нөгөө Американо Мексикано болгоод Монголиакано болох юм шүү. Канадууд болохоор бас Американог Канадиано болгоод ингээ эсэргүүцлээ илэрхийлээд байгаа гэсэн. Тэгэхээр кофенууд бойкот хийж татвар эсрэгтэй. Тэгээд байгаа гэсэн. Кофе ярингууд би гинтгэн санаанд орчоо. Шаал дали юм яаж та уушлаарай. Зүгээрээ. За туулагчийн мэдээлэл рүү оръё те. Минийх юм уу? За. Минийх ингээд дууссан. За. Ястаа саяных тэгтээ пөөх байсан. Гахаан махтай кофе гэдэг. Нөгөө яма намайг шар тостой кофе гэж алмаар болсон шиг юм боллоо. Гэхдээ энэ шар тостой кофе нэг хахтар алмаараа дах уг нь үзэгдэл биш шүү дээ. Би ямар бан шийж өгсөн юм шүү дээ. Яг уу. Гэхдээ жоохон юу яасан бэлээ.
Шар тостой кофег бол жоохон настай хүмүүс уудаг юм байлээ. Яг уу би ч тэгээд настадад орно шээ. Дээр нь яадаг гэж тий сонирхолтой эма шар тостой кофен дээр банш хийдэг шүү дээ. За сүүлийнх нь туул ёстой нэмсэн шүү. Би арайч бас бан шигээгүй. Бан шиг насчаараа нариулчих. Зүгээр шар тостой кофе уухаар гашуун амтан зөөлрөөд уг нь гоё болдго юм аа гэж ууж үзсэн юм уу? Би нэг амсчил үзсэн. Гэхдээ надад ер нь яг юм оргиорол гоё санагддаг. Кофе бол кофегороо, цай бол цайгараа тий. Би дгүй шар тостой кофего ганцаараа уучнаа. Ганцаараа ууч. За дараагийн мэдээлэл. За туулагчийн мэдээлэл рүү оръё. За одоо миний мэдээлэл юм байна тий. За би энэ удаад нь штэ Оросын албаны улс болоод Хятад гээд манай хойд урд 2 хөршийн мэдээнээс аваад ирлээ. Гэхдээ энэ анхаар ууштай, аюултай, за бас сэрэмжлүүлэг болохоор за бас хов бацхаар юм мэдээ байна. Аль алинаар нь ойлгож олноо. За тэгээд жоохон эвгүй бичлэг байж магадгүй манайхан бас болгоомжтой зүрх муутай хүмүүс нь битээ үзээрэй гэдэг шиг байна. Яг болсон явдлыг боддоор нь шууд бичлэгийг аваад ирсэн болохоор. За энэ юу болсон гэхээр эхлээд Оросын албаны улсын Екатеринбург хотод болохоор энд нэг оршин суугч байгаа. Өндөр байрны оршин суугч. Манад ирсэн. За энэ та нар бичлэг үзэж байна. Энэ бол гар нь хөдлөөд энэ хараа. Өндрөөс унсан эмэгтэй. Хэдэн настай гэж? За 80 настай. Эмээ. За тэгээ яагачгүй байна хөдөлж байна. Энэ 6 давхар байшингийн цонхноос нь унсан. 6 давхраас унсан. Тэгээ яаж агаал унсан гэхээр юу болсон бэ гэхээр энэ эмэгтэй эмээ болохоор цонхоо угаах гэжсэн юм байна. За тэгээ цонхоо угааж яхад явцдаа халтар нэцтэй. Тэгээ ингээ санамсаргүй байдлаар халтраад давцсан дээр гарцсан байсан юм тийм. Дээр гарцсан. Цонхоо онгод тавцсан. Ямар зөрөгтэй юм бэ? Тийм. Тэгээ ингээд цонхоор шууд цаашаа халтраад унтсан. За энэ осол өнгөрсөн пүрэв гарагт болсон. За нэрээ нууцалсан нэг хүн одоо энэ мэдээллийг анх өгсөн юм байна. За тэгээд энэ орон сууцанд 800 цонх байгаа. 800 одоо юу гэдгийг цонх. За 800 цонх шээ хүн оршин суудаг. За тэгээ маш олон цонхтой л байж таарна шүү дээ тий. Тэгээ энэ дээр нэг оршин суугч нь буюу 6 давхрын 6 давхарт амьдран суудаг нэг 80 настай эмээ. За ингээд цонхноос унцаа. За тэгсэн чинь энэ бичлэгийг нь болохоор яг тэр орон сууцанд байсан бодит бичлэгээс нөгөө камераас нь бичлэгийг авцсан. За ингээ яав юу болов пөөх паах болоо явцсан. За тэгээд машин дээр унсан байна. Азар харин тийм. Гэвч 6 давхраас өдийн насны байтугай залуу хүн унсан ч амьд гарахгүй гэсэн юм үзүүлэлттэй байдгийн байна. Ер нь тийм шүү дээ тий. Тэр унжаагааг нь харахад л тэр машин бүр хонхоогоод орцсон тий. Тэгэл яана ингээл дуусчлаа тэ гэж бодсон чи гар хөлн хөдлөөд. Гэтэ нилээн бэртэл авсан баха тийм мэдээлэл байна. Тэгээд энэ имээ болохоор ингээд унсных нь араас камерт ингээд энэ бичигдээд үлдсэн. Тэгсэн чинь машин хонхоосон бай. Имээ ингээд яг 6 давхраас унсныхын дараа гар хөлөө хөдөлгөөд эхэлсэн гэж байгаа. Хөдөлгөөд тэгээд сонирхолтой нь юу гэж энэ имээ зүгээр яваад өгсөн. Зүгээр. Хэсэг минут байж. Ямар бие сайтай энэ дэлхийн хамгийн өндөр наслхан болох байхаа. Сайтай хөгшнүү үгүй арай. Тийм ээ. Тэгээд яасан гэсэн чинь яана энэ хүн унчлаа ярьчлаа болоод тэгээ эмнэлгийн түргэн тусламж дуудаад үзүүлсэн чи эмнэлэгтээ очиод жоохон хэвтэж эмчлүүлж нэг жоохон комносоо гараад тэгээ босоо яваад гисэн. Бүр яагачгүй нэ тий. Йоо. Энэ нь сонирн байгаа. Үүнхээр пөөх юм болсон. Тэгээ эн чи одоо ямар сонин тохиолдол болов яаваа ивэ гэд. Тэгээ цагдаагийн байгууллага энийг шалгасан ямар нэгэн гинтийн зүйл болоод энэ эсвэл хүн одоо ингэчүү төлөвлөгөө хорлолч юм яасан гэд ингээд шалгасан. Яг уу энэ нэмээгээ өөрийнх нь буруу байсан. Нэмээ өөрөө цонхноосоо үсрээд унчихсан. Үсрээд унтсан бишээ нөгөө халтраад унтсан. Тэгээ хамгийн сонирхолтой нь энэ нэмээ бэртэл аваагүй. Эрүүл сарвал одоо эргээл амьдралдаа орцсон хэвэн болцсон. Ийм нэг сонирхолтой. Азтай ус уух хувьтай ч гэх юм уу те. Дээрэс нь бас ясаатай өгш юм аа. Үнэхээр амар. Одоо манай эзэгтэй нар ялангуяа энэ хаврын үйлрэлд сайхан цонхоо угаа энийг их цэвэрлэгээ хий гэж хүн болгоны толгойд орж ирж байгаа. Гэтэл яг ингээд тойрол ер нь эвгүй штэ. Яаж ч бодсон хүн барьж таарна сэрэмжтэй байна. Гэтэл нэг хүл алдахад эвгүй. Дээрэс нь дулаан ороод нөгөө байрны халаал зогсоогүй байхад өндөр давхрын айлууд цонхоо онгойлгоцсон байдаг. Хаалтгүй байж хахад хүүхдүүд нэг цонхоор цохолцож зүрх авдаг шүү. Тэр энийг ястаа дор бүрнээ бодохгүй бол за одоо яг наадхан дээр чинь дахиад нэг юм ярина. Дахиад унана. Одоо урд хөршөд унана. Чи өнөөдөр зүрх зогсоохоор шийдсэн юм шиг. Хойно урд хөршөд чинь хүмүүс унаад байгаа юм ааш. За гэхдээ энэ саяны хөгшнөрөө үнэхээр ингээ амьд гарчдаг нь гоё тийм. Хамгийн амар энэ мэдээллийг амар гоё тийм гэгээлэг эвгүйгээр эхлүүлээд гэгээлгээр
дуусгачлаа штэ тий. Тэгэхээр 80 настай хүний бодоход бол тэр ясан сэргжсэн одоо хэврэгхэн болцсон тий бүдрээ дундахад л гимтэх нас штэ уг нь. Хэрвээ тэгээд яг нуруугаараа унж байгаа бол сүүж ч юм уу тий нуруу хуурахад бол настай хүнд бол бас хэрэг аргийн наркотиконд оруулж хагалгаа хийдэг юм байлээ штэ. Тэгээ үдийн насны байх магадлалтай. Тэгээ нэг зүрхэн дийлэхгүй байх магадлалтай гэдэг. Ерөнхийдөө бол тэр нөгөө яс хадах хагалгааг бол хийдэг юм байлээ. Тэгээ энэ бол үнэхээр азтай баг шээ. Тийм гайхмаар мэдээ болохоор энэ орхиж чадахгүй юу таараад. Одоо нэг азтай охины тухай ярина. Энэ бол болохоор манай урд хөрш. Унан тий. Бас унан. За энэ охин бүр аймаар. За энэ охин аавтайгаа хоёлаа гэртээ байсан юм байна. Тэгсэн чинь ингээд аав нь нэг өрөөндөө охин нь өөрийнхөө өрөөндөө ингээд байж штэ. Тэгээ энэ охин яасан гэхээр 200 бишээ 25 давхраас унсан. Бас. За тэгээд ээж нь яаж мэдсэн гэхээр ээж нь уцтаад нөхөрлөгөө уцтаад охин яасан хичээлдээ явсан уу ярьсан уу гэсэн чинь ингээд охин одоо тий байгаа штэ өрөөндөө байгаа штэ гэд ингээд орсон юм байна. Тэгэн л дээ. Тэгээ яваа орсон чинь байхгүй. Тэгээ ингээ гайхах нийцтэй тий. Тэгсэн чинь охин яасан байх нь юу өөрийнхөө давхраас өрөөнөөсөө доошоо унтсан. 25-аас. 25-аас. Йоо. Тэгээ одоо байгаа мó хамгийн гол нь байна. Тэгсэн чинь энэ охин 7 давхрын тавцан дээр хөвтөжсэн гэж байгаа. Бас л нөгөө замдын юм трейлерсэн юм шиг. Тэгтэл 25-аас $4 шүү дээ. Юу хэдэн давхар юм бэ? За тэгээд 7 давхрын оршин суугчид чимээ сонсоод ямар нэгэн зөвл унсан байхыг нь анзаарсан гинэ. Тэгээд гадаа гараад харсан чинь охин мэдээж нөгөө юу яасан байна. Ингээ нөгөө хөдөлгөөнгөө хөвтөжсэн. Унтчихсан. Тэгээд яасан гэсэн чинь охины ингээд чихнээс нь хамраас нь ингээд цус харахгүй шүү дээ. Юу тэр ингээ хөвтөжсэн байх нь. За тэгээд энэ охин мэдээж нөгөө замдаа л ингээд нөгөө хурд цохигдоод нөгөө хурд сарниулсан ийм л үйл явдал болсон байгаад байгаа юм. Тэгэнгүүтээ амар их айсан гинэ аав нь бүр ухаалтцсан. Тэгээд мэдээж ээж давхиж ирсэн ажилласаа юу болоо да яач вэ ийч вэ болсон. За тэгээд охиноо авангуудаа шууд эмнэлэг рүү явсан. Тэгсэн чинь одоо энэ Бээжинд болсон үйл явдал тэгээд Бээжинд биш. Энэ болохоор Хятадын Таншан гэж хотод байсан. Тэгээд тэгсэн чинь эмнэлгийнх нь энэ охиныг Таншааны эмнэлгүүд хүлээж авахаасаа татгалцсан гэж байгаа. Найдвар тэр өндрөөс унсан гэд те. Тэгэнгүүт хүүхдээ аваад 200 км-ийн зай руу Бээжин рүү тавьчихсан гэсэн. Охиноо би бэрчиж. За тэгээ охиноо аваад Бээжингийн эмнэлэгт очисон. Бээжингийн хүүхдийн эмнэлэгт хүлээж авсан гэж байгаа. Тэгээ хүлээж аваад хамгийн сонирхолтой нь охины гар хөмсөг цээжний нуглам хугаралтай байж онцлогдсон. За тэгээд аз болоход тархин гэмтээгүй. Охин яагаачгүй. Тэгээ охиныг байна штэ. Хамгийн сонирхолтой нь 10 хоног эмчлүүлээд нэг тодорхой хагалгаа хийн штэ. Тэгээд эмнэлгээс гарцсан. Ясны хугаралтай л үлдчихэж байгаа юм байна штэ. Тэгээд болоо. Охин ирүүл. Бараг наад чинь бараг хадаачгүй юм шүү. Зүгээр хугаралтай тэгээд тэрийг нь скул нэг хадсан хагалгаа хийж скул зүгээр ингээд шохотол гипс тавил. Тэгэл 10 хоногийн дараа эмнэлгээс хянжаагаал гаргацсан юм байна л да. Үнэхээр хувьтай 90 гэж ирсэн хүүхэд байж амьдрах хувьтай хүүхэд байна. Хүүхдүүдийн ингээд нэг бичлэг үзэхээр нэг юм яг өөр дөрөө аваад байдаг тийм. Миний охин ингээл ерөөсөө тийм бичлэг үзэж чаддаггүй би ингээл гараал ирэхээр за болио гэл ерөөсөө ингээл гүйлгээл хүний ширэлсэн юм үзэж. Яг ийм юу зүйл болсон байна. Тэгээд охины юу яасан юм байна. Ээж нь одоо хадам ээж нь одоо ингээ ач чин зээ чин ингээ унчлаа гэдгсэн чинь шууд ухаалтаж унсан. Хадам ээж нь илүү цохилтонд орсон. За тэгээ одоо бол охин 9 минт тэгээд ээж нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр үнэхээр охины минь бурхан л харсан гэж хэлсэн байгаа. Тэгээ энэ яг бичлэг байхгүй зураг нь одоо ингээ хятадын мэдээтэйгээ хамт сошиалаар ингээ бүүн болоод явж байгаа ийм мэдээ байна. Үнэхээр одоо байж боломгүй гэмээр л үйл явдал болж тий. Эхний мэдээ бол Оросд болсон нь бол яг бодит бичлэгийг үзүүлсэн. Одоо үнэхээр харлаа. Хоёр дахь нь бол бичлэг байхгүй зураг байсан. Би тэгтээ зургийг татаж авчирсангүй. Зүгээр яг мэдээг нь ингээ хүргэчлээ товчхон шүү. За яг дэлгэрүүлээ задлуул аав нь тэгж хэлээд ээж нь тэгээд ингээ. Гэхдээ тэр ямар ойлгохтой юм болсон байж таарах вэ? Аав нь нөгөө өрөөнд ээж байгаа охиноо цонхоор унтахыг мэдээг байна. Хэдэн настай гэлээ цонхоор унж байгааг бодоход 10-аас доош насны л хүүхэд байсан болов уу гэж бодож байна. 25-аас $7 гэдэг чи одоо юу юм бэ? 8 давхраас л бараг $7 унсан биш. 8 давхар байшингаас унсан гэсэн үг юм биш үү те? 25-аас 7 үгүй шүү дээ. 25-аас 7 гэдэг чи 10 хэдэн. Тий 10 хэд баг.
Яаж жахаа та бүгдээрээ тоонд боо юм уу? 18 давхраас унсан гэсэн үг нэг шүү дээ. Тий 18 давхраас унсан. За ястаа үнэхээр нэр бодит амьдрал дээр их Бэтмен юм уу Супермен шиг юм байна те. Тэгээд энэ одоо үнэхээр бүүн болж чадчихээн. Орсч хойд хөршөдөж тэр урдч тэр яг энэ хоёр унсан нэг нь хөгш настай хүн нэг нь хүүхэд. Тэгээд ингээд шуугилдаа шаагалдал энэ яста үнэхээр бурхан аварчжээ л гэл. Тийм байна. Үнэхээр л нэрээ бурхны ивэлд багтсан байна те. Хэрвээ яг шашин талаараа ярих юм бол бурхны ивэлд багтсан байна те. Үнэхээр усуух манайхаар бол нэг усуух тавтай амьдрах хувьтай л хөгшин хүүхд хоёр байж те. Тий. Одоо тэгээ хаврын үйлрэл ирж байна. Манайхан цонхоо их угааж байгаа. Би хүртэл саяхан нэг угаагаад авсан. Тэгэхээр цонхоо угаахта болгоомжтой байгаарай. Хүүхдийн тэр нөгөө цонхны хаалтууд байгаа сүүлийн үед те. Тэр хаалтуудыг хийгээрэй бурхан минь. Хаалт хийгээгүй айлууд харагддаг юм билээ шүү. Бай зөндөө байдаг юм билээ. Хаалт хийсэн байсан ч тэрийг харах хэрэгтэй юм билээ. Одоо нэг 3 4 насны эмэгтэй эрэгтэй хүүхэд гэлтгүү юм дээр авирах сонирхол байдаг штэ. Тэр хаалтны төмөр одоо өөрчлөгдсөн байж магадгүй. Манайх бол ийм хөндлөн төмөрнүүдтэй. Тэгтэл хүүхэд тэрийг хаалт гэж мэдж байгаа. Цонхны давцан дээрээ гарангуудаа нөгөө төмрөөр гадаа байдаг тоглоом шиг ингэж авирах гад идэг. Гэтэл тэр хаалт биш те юу энэ тэр хүүхэд гიშгэж ингэж явахыг даахааргүй тийм хэмжээний. Одоо тэр нөгөө араман юу штэ цонхтой ингэж шүрэгдсэн байгаа штэ тэр чинь. Тэгэнгөө зөвөр хүн том хүн гараараа ингэж нааш цааш савлахад ийм хугарах хэмжээний тийм хаалт байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүдтэй хаалт байгаа гэж ойлгуулна мэдээж. Гэхдээ ийшээ хаалттай ч гэсэн ойртож болохгүй гэдгийг хэлэх хэрэгтэй юм билээ. Би бүр яг ингээ манай бах хүүхэд цонхны тавцан дээр гараад эхнийхээс нь барьж яхад нь за тэгэл өстө зүрх чичрэл манайх ч өндөр давхарт байдаг хичээлхөө. За болохгүй ийш ерөөс ойртож болохгүй энэ хаалт гэхдээ хүн даахгүй гэл ерөөс цонх руу ойртуулдаггүй болгосон. Энэ үнэхээр аюултай шүү. Хаалтанд найдаж бас болох. Гэтэ бас Монголд ингээд 3 билүү 4 билүү давхраас унаад амьд үлдсэн тохиолдол байдаг юм билээ тий. Тий байдаг юм билээ шүү дээ. Хүүхдч байдаг юм билээ, том хүнч байдаг юм билээ. Тэгээс ийм сонин юмнууд байд юм байлээ шүү. Гоё аимшигтай мөртлөө гоё мэдэл үнэхээр бас юм. Яаж юм боломжтой гэм үг юмэр мэдээллүүд байлаа туулагч яах те. Харин тий. Би өөр анх уншаад бүр ёо гэж зүрх хэлсэл уншаад байлаа шүү дээ. Тэр бичлэгийг харахад тэр эмээ бол гар нь хөдлөөл хөвтөд байгаа үсттэй. Өөрөө шокорсон л доо. Тэр охины бичлэгийг бол ерөөсөө байсан ч харалтгүй юм байна. Тэр дээрээс ингэж яад зангаж байгаа, яаж хүл гараа айгүй болвол тэр дээрээс нь ингээд нэг зүгдж байгаад унсан байж таарнэ. Бурхан минь одоо зүрх зогсмоор амар л юм болсон байна. За, усуу хувьтай гайхалтай хүмүүсийн талаарх үнэхээр пөөх мэдээл баялаа. Тэгээд амьдрал нөгөө баялаг те бүгдээрээ ингээд би энэ аюулгүй байдлыг бас сайн хангаж байгаараа гэдгийг мэдээлэл хардраас хэлмээр. За тэгээд Эмагийнхаа мэдээлэл рүү оръё. За миний мэдээлэл рүү орно. Айтайхан юм. Айтайхан. Юун дээр нь бүлээн чинь тавиач гэдэг. За би хэлчихэж нөө. Дими юм сэтэл төрүүлж байгаа шүү дээ. Ам алдах чинь нэг утгач. Застаа уучлаарай энийг. Тэгээгүй л тооцчих тий. За миний мэдээлэл бас л их усуух хувьтай төрсэн хүүхдийн. За өнөөдөр чи ястаа нэг усны нэвтрүүлэг болж. Хувь тавилангийн эдрийн нэвтрүүлэг. Гэр бүлд аз жаргал авчирсан нөгөө талаасаа шинжлэх ухаан гэж юм бидний төсөөлшгүй өндөр оргилд хүрж байгаа нэг ийм мэдээлэл байна. За хүүхэд гэдэг бол гэр бүлийн аз жаргал гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Үр хүүхдгүү байсан бол ямар байх байсан бол гэж хүн болгол төсөөлдөг ярьдаг. Тэгсэн чинь одоо Америкт болсон үйл явдал төрөлхийн хүүхэд төрүүлэх боломжгүй төрсэн нэг эмэгтэй байж л тээ. Тэгээ мэдээж эмэгтэй хүн болсон ань үр хүүхэд төрүүлж аз жаргалтай амьдрахыг хүснэ гэр бүлээрээ. Тэгээд ингээд нэгэнд болохгүй болсон болохоор сав шилжүүлэн суулгах тухай юм яригдаж эхэлсэн байна. За ээжээсээ сав одоо тэнд төрсөн охин гарч ийн. Ээжийнхаа савыг шилжүүлэн суулгаад тэгээд хүүхэдтэй болъё гэж бодсон ч одоо нөгөө бие физиологийн онцлогоор ээжийнхэн сав тараг үг нэ. За тэгэнгუთ ихчийнхаа савыг шилжүүлэн суулгая гэдэг. Их чин хагалгаа шинжилгээ өгөөд ирэхэд азар бие организм тохирно донор гэсэн үгний талаараа болно гэж үзээд ихчийнхаа савыг одоо 2023 онд буюу 2 жилийн өмнө шилжүүлэн суулгасан байна. Тэгсэн чинь одоо бид нар хүүхдтэй болдог аргуудыг мэдж байгаа штэ. Донор байна. Үндсэн арга байна. Эс авна. Үндсэн. За нэгдүгээр үндсэн арга байна. Гэхдээ эн чинь хүүхд төрүүлэх аргууд байна гэвс тээ. Тэгэхээр чи мэдээж үндсэн аргаасаа л эхлэв шүү дээ. Тийм ээ. Амар болоод хялбар.
Гоё арга байна. Гоё арга. За нэгдүгээрт үндсэн арга байна. Доонороос ис авах байна. За, Тэгж тийм. их байна. За Үр үр шилжүүлэн суулгах байна. тий. За энэ нь бол ерөөсө хүн болгон мэдж байна. Тэгтэл сав шилжүүлэн суулгаад хүүхэдтэй болсон анхны тохиолдолд одоо ингээд бүртгэгдчихэж байгаа юм байна. Ёстой энэ нэр үнэхээр юу юм бэ те? Эми гэдэг ийм жоохон охин ингээд Ямар төрцөн. хөөрхий. Төсөөлгөмгүй юм байна. Тэгснэ одоо энэ аав нь ээж нь эмээ ингээ ярьслахгүйгээр суучлаа юм л да. Тэгсэн чинь ингэж байгаа юм. Хүүхэд өргөж авах боломж бол мэдээж хүн болгонд байсан. Эсвэл одоо хоёулынгийнх нь эс хэвийн учраас эсийг шилжүүлэн суулгаад ингээд тээгч их ч юм уу ийм боломжууд байсан. Гэтэл энэ эмэгтэй өвдөлтийг, эрсдлийг одоо ингээд хангалттай бүрэн даана. Энэ юу жишээ. Би ингээд яг өөрөө ингээ ярьсан чи миний ингээ би харж байгаа тийм. Яг өөрөө хөвлөдөө хүүхэд ингээ тогтоод, боожоод, томроод, гидсэнд хөдлөөд өөрөө төрхийн одоо их хүний жаргалыг мэдэрмээр байна. Хайрыг мэдэрмээр байна болоод тийм. Тэрнээс болоод ийм том эрсдлийг хийсэн байна. Түүнээс биш одоо ингээд за балиа хүүхд өргөж аваад миний л хүүхд юм чинь гэж бодож болох байлаа. Төрсөн хичээсээ дүүгээсээ хүүхд өргөж авч болох байлаа. Гэтэл ингээд бүр сав шилжүүлэн суулгаад нөгөөх нь амжилттай болоод хүүхд нь ингээ хөөрхөн гараад ирцэн. Нэг юм том болцсон юм шүү дээ тий. Үгүй одоо тэр тэрцээ суугаана. Тийм амар олон жилийн нэвтрүүлэгтэй. Энэ 2023 онд сав шилжүүлэн суулгаад одоо л энэ жоох ногоо тэрсэн ингээд. Чинь би яг нөгөө Монгол хүүхдийн тухай ярьж байгаа юм шиг ярьсан. Одоо ингээд би том болцсон байж тэгэхээр чи одоо хэдэн жилийн нэвтрүүлгээ болоо гэж бодлоо. Шинжлэх ухаан ингэж гоё хөгжижээ. Тэгэд энэ хүмүүсийн өмнөөс бодсон чинь баяр төрөөд нэг эмэгтэй ингээд их хүн болохын жаргалыг биеэрээ мэдрээд. Тэгээд энэ чи араарынх нь хүмүүст бас ийм боломж байгаа шүү гэдгийг харуулчлаа шүү дээ. Гэтэ надад сонин пөөхн юу вэ гэхээр нэг эмэгтэй савыг гаргаж ирээд нөгөө эмэгтэй рүү шилжүүл суулгаад айгүй сонин байгаа байхгүй. Тийм. Тэгэнгуутаа тэр биед нь гайхалтайгаар тохироод тэгээд ингээд хүүхэд бүр боожоо төрүүлсэн. Одоо тэгээд хүүхэдтэй болж байгаагаа болцсондоо маш их баярлсан гэж ярьж байгаа мэдээж. Ураг төрлийн хүнээсээ төрсөн ихчээсээ. Уг нь ээжээсээ авна гэсэн чинь ээжийнх нь бас таараагүй байна. Магадгүй тэгээ ихчийнх нь уучраас таарсан юм байж мэдгэл юм байна. Гэхдээ нөгөө талдаа одоо энэ магадгүй ихчин явж байгаа ч юм шиг байна л да. Ихчин тийм ээ сава өхийг зөвшөөрнө гэдэг одоо ямар том. Харин тийм би надад ч бодоо өөрөө хүүхэдтэй л байсан юм байна. Магадгүй өөрөө 3 4 ч юм уу за би одоо хүүхэд гаргахгүй болсон гэж үтсэн баг тийм ээ. Түүнээс биш за төрөх төлөвлөгөөтэй бол бас хэцүүтэй. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Одоо 2 хүүхэдтэй болсон гэж үзээд өгсөн ч юм билүү те. Гэхдээ яг өөрөө хүүхэдтэй байгаад тэгээд төрсөн дүүдээ ч юм уу ихчтэй бол өөх баха те. Өг нь төрсөн ихчдүүс бол ястаа нөгөө амин нэгтэй. Тэгээд байдаг штэ одоо миний ойрын жишээ гэхтэл ихчин ч юм уу дүүн одоо ингээд нөгөө за би нарийн хэлэхгүйгээр зүгээр ерөөхдөө нь хэлчихэ. Хүүхэд гарах боломжгүй гэхтэл шууд ихчдүүс болохоор өмнөөс нь би бүр ингээд шаналаад тэгээ дүүгийнхаа өмнөөс ихчийнхаа өмнөөс би ингээд төрөөд өгчий би төрүүлээд өгчий гэж бодсон гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ бол асуудал биш. Тэгээ угаасаа нэг энэ Монголд их байдаг одоо кейс гэх юм бол төрсэн ихчээсээ ч юм уу төрсэн дүүгээсээ ихэнх нь бол хүүхд өргөд авсан байдаг. Өргөд авсан байдаг. Бас нэг ийм тохиолдлууд сүүлийн үед сонсогдож байдаг. Эсийн өөрийнхөө тех боломжгүй өөрийнхөө болон нөхрийнхөө эсийг нийлүүлээд ураг төрлийнхөө хүнд суулгах байд юм уу. Тэгэнгუთ чинь тех чихэн өөрсдийнх нь хамаатан сад ураг төрөл болчин гарсан хүүхдүүд нь ялтчгүй нөгөө одоо өөр жишээ авлаа гэж бодоход миний болон нөхрийн хүүхдэл гэсэн үг. Тээж байгаа хүн нь ингээд төрсөн ихчин юм уу дүү. Энэ тохиолдолд бас боломж юм байгаа үстэй. Нөгөө нэг тийм юм бэ те. Нэрээ бас хинэн мэдэгдэхгүй монголчууд чи их нөгөө ураг удмыг хардаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр нэрэл бас тийм арга байж болох юм байна. Тэгэд үнэхээр яг уу хамаатан садан ойр тийм хүн байхгүй болвол би физиологийн судалж байгаа, дудам судрыг харж агаад бүр гадны хүнээр тэгчих болгож байгаа хүмүүсээс их олон байгалах л та тий. Энэ гэхдээ үнэхээр бас нэрээ пөөх юм байна. Бас гайхалтай мэдээлэл. Гой мэдээ шүү. Үнэхээр өнөөдрийн пөөх бол нэг юм гайхалтай аз жаргалтай тий. Баахан аз жаргалтай, азтай ийм гайхалтай амьдралын тухай мэдээллүүдээр пөөх маань одоо болж өндөрлөлөө дээ тий. Би бас тэгж бодож байна. Тэгж байна. Тэгтээ жоохон савлуулсан тий. Нэг гоё хэлжсэн. Амар юм болоо л тэгэл. Өнөөдрийн пөөхөр бол мэдээж гахаа махан латэ бол латегаар эхлээд азтай хүүхд хөгшөд хоёроор одоо гүүрлээд тэгээд одоо маш гайхалтай бас шинэ хорвоо дэлхий дээр шинхэн ирсэн нэг ертөнцийн талаарх мэдээлэл болоод тэгээд өнөөдрийн пөөх маань өндөрлөхөө тий.
За өндөрлөлийн. Гэхдээ нэг юм хорогдож дуусгадаг нэвтрүүлгүүд байдаг штэ. Зарим нэвтрүүлэг 3 минут дуусч өгөхгүй яасан хэцүү юм бэ гэж боддог. Гэтэл өнөөдрийн нэвтрүүлэг одоо ойролцоогоор 30 минут болсон болов. Туулын сэдвээр ингээл үргэлжлүүлээл ярмаар. Агигийн кофен дээр туулаас зөвлөгөө авч нилээн сонсомор шиг тийм үү. Яг ийм мэдрэмжтэй дуусч байна. Гэхдээ юмыг яг ингээд шавхарч биш те. Яг нэг гоё хэмжээнд нь хүргээд дуусгаас гоё шүү. Гуруула дараагийн ээлжинд кофен дотор кахамах өхрийн мах ч юм уу хийж идэж үзэх үү. Би тэгсэн чинь нэг ядаргаатай шар тосноо салгүй юу. Би тэгвэл шар тос аваад ирэх үү. Заваараа. За одоо өндөрлөё. За тэгээд өнөөдрийн Пох нэвтрүүлэгтэй хамтдаа байсан нийт сонсогч үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ явн чангарна гэдэг шиг Похын дэргэд байгаараа шинэлэг тийм ээ гайхалтай мэдээллийг та бүхэндээ цаг алдалгүй хүргэхийг зорих болно. Хөгтөнгөр радио 82.9 болон 100.9-оор та бүхэн аавж байгаагаар сонсож байгаа. Тэгээд Пох маань өөрөө дүрс үзүүлдэг учраас та бүхэн юу яриад байгаа юм болоо, юу үзүүлээд байгаа юм болоо гэх юм бол Хөгтөнгөр радио 82.9 одоо Facebook пэйж болон YouTube хуудсыг маань дагаад дүрстэй нэвтрүүлгүүдийг маань үзээрэй. Та хоёртаа маш их баярлалаа. Өнөөдрийн Пох нэвтрүүлэг нэг санаа алдах гад ингээд яагаад тах юм те нэг юм баахан юм азтай гайхалтай мэдээлүүд тогтцол мэдрэмжтэй байна тий. Тэгээ өнөөдрийнхөө Похыг амьдрал сайхан гэдэг үгээр өндөрлөмөр байна. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баярлалаа. 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 Дуусгахдаггүй те. Байгаал авил ингэж мэгэл. Хөгтөнгөр радио сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг дизайн маркетингийн хүртэл 82.9 шинэ санаануудыг Хөгтөнгөр радио Бобохос 82.9